Сайн байцгаана уу? Манай баг механик энержи 93 дахь сургуулийн 8А сургуулийн механик энержи баг байна. Ийхүү манай багийн гишүүн А төгөлдөр, би бол багийн гишүүн Г Тэмүүлэн, манай багийн ахлагч А Моглон, манай багийн гишүүн Ил Баяр Эрдэнэ. Тэгэхээр бид нар ийхүү механик энержи гэж нэрсэн багаараа та нартай оролцох гэж байна. За тэгэхээр манай төсөл бол нарны энергийг ашиглан батарейнд хадгалаад хэрэгтэй зүйлдээ ашигладаг. Жишээ нь гэрэл гаргаж болж байна, туг гаргаж болж байна. Одоо яаж гэрэл гаргаж туг гаргадаг вэ гэдгийг танилцуулъя. Бид нар энэ нарны хавтан байна. Нарны хавтантаа нарны хэж байгаа туяаг нарны цэнэг болгож хоримтлуулад батарейнд хадгалдаг. А манай батарей маань болохоор 550 мА-ийн хүчин чадалтай. Тэгэнгүүтээ бас 2 сэлтэй 7.4 вольттой. Гэхдээ бид нар 1 сэлийг ашигласан 3.7 вольтыг ашигласан гэсэн үг. Мөн энэ дээр нэмээд хэлэхэд манай нэг гэрэл нь 20 мА, тэгэхээр хоёулаа 40 мА гэсэн үг. Тэгэхээр бид нар үнийг дурсан учраас манай батарей маань хүчин чадал 550 мА учраас өчтөө ойролцоогоор 13 цаг энийг тасаж чадж байсан гэсэн үг. Танад харуулах юм бол энд манай 5 оршин малтай Монгол гэрэн Монгол аж ахуйнхаа гэрлийг асааж байна. Энэ хоёр нь бол манай Голланд банк бизнес сувыг дотроос нь сайхан гэрэлтүүлж байна. Яагаад Голланд банкыг авсан бэ гэхээр бид нар хоорондоо ярилцаад энэ Science Fair-ийг ивент итгэж байгаа учраас ингээд Голланд банкыг барьсан юм аа. За энэ юу вэ гэж та нар гайхаж байж магадгүй. Энэ юу вэ гэхээр бид нар үнийг парк гэж нэрлэж байгаа. Одоо алсын харагч гэсэн үг. За алсын харагч яагаад юм хуртай байгаа гэвэл жоохон орчин үетэй холбоотой байлгая гэж бодоод хүмүүс ч ойр дандаа галзуу хурдтай аюултай зүйлд сонирхож байгаа учраас жоохон юм хурдтай байлгаж болно. Бас өөрөөр их халуун өдөр байна. Одоо тий их бүр хөлсөн гарсан гойцсон өдөр энийг асаагаад сайхан син суулгаж болно. Ингээд ойртох юм бол сайхан ахуйтай гараар үлээж болно. 3 өдөр нэг 12 цагийн хугацаатай ойл хийсэн. Би дөрөв голоосоо ярьж байгаад гаргасан. Би энэ бол манай баян ахлагч бол 2 дахь оролцоод төгөлдөр би Баяр Эрдэнэ бид гур бол анх удаа оролцож. Ганцаараа оролцоогүй багаар ороод хүрэл авсан. Тийш. Энэ ямар учиртай гэвэл өмнө бид нар өөр санаагаар хийж исэн. Ингээд энчэнээсээ ус нь гоожоод энэ эргэж гэрлээ хасаадаг. Тэгсэн чинь харин нэг усныхын даралтын хүчин дарж чадахгүйсэн болохоор бид нар сэдвээ өөрчлөөд цахилгаан энергиэс механик энерги рүү хувиргасан. Одоо ингээ батарейныхын хүчин чадал дууслаа гэж бодоход битгий одоо гайхаарай. Энийг бол гар аргаар ингээ ирүүлэхэд эргэж болно. Эргээд гар аргаар ингээ хүчтэй эргүүлэхэд гэрэл нь асна бас. Мотор 13 вольтын DC мотор. За энэ манай механик энержи багийн А төгөлдөрөөлаа. Багийн гишүүн Г Тэмүүлэн байлаа. Багийн ахлагч А Моглон байлаа. Багийн гишүүн Баяр Эрдэнэ байлаа. Бидний яриаг хүндэтгсэн үзсэнд баярлалаа.